За сайн байна уу? Сая ямар зүйл гаргаснаа мэдэж байна уу? За ямар зүйл гаргаснаа мэдэж байна уу? За та сая ямар зүйл гаргаснаа мэдэж байна уу? Яагаад зүйл гаргаж байна? Мэдж байгаа. Би та нарыг энэ зогсож ийн гэж яаж мэдээ. Харин хамгийн гол нь хүмүүс нэг та бүхнийг хараагүй болохоор зөрчлөө гэдэг асуудыг гаргаад байна л да. Тэгэхээр энэ нь одоо ингээд өнөөдөр бол яг замын хөдөлгөөн жоохон сэрэг юм байна тийм ээ. Ер нь замын хөдөлгөөний ачаал ихтэй байгаа үеэр та юм зүгт гаргах юм бол багдгүй болцсохгүй ослоогоор гарах цаашлаад маш их хэмжээний төвжирэл бүгдээр дүүсгэж нийс Улаанбаатар хотод 176 цэг дээр 2606 ширхэг энэ хиймэл оюухан суурилан камер байрлуулсан байгаа юм аа. Та бүхэн маань тэгэхээр замын одоо уулзвар дээр ямарваа нэгэн цагдаа харагдахгүй байнаага та бүхэн дүрм зөчөө ингээ эргэждэг, гэр дөхөө зөрчдөг. Үүнээс ч үүдээд ямарваа нэгэн болцсохгүй зам тээврээ ос гарах, цаашлаад замын хөдөлгөөний төвжирэл бүгдэрл үүсэх юм одоо эрсдэл байгаа учраас та ингээ цагдаагийн нүдээс мултарлаа гэхдээ камерын хянтаас мултрах боломж байхгүй шүү дээ. Гэт тань дээр одоо ингээд хэдийгээр би биш юм аа гэхэд энэ камерыг одоо ухаалаг оюухан таниад торгууд өчнө гэсэн үг. Таныг одоо энэ ардчин урдчин байгаа энэ олон камерууд чинь өөрөө шууд таниад торгууд явуулчихна гэсэн үг. Камертай болцсон гэж би сонссон. Та бүхэн бас энэ замын хөдөлгөөнтэй соёлтой оролцоорой гэдгийг таниулах зорилгоор та бүхний төлөв зоосон байгаа юм шүү. За миний би тээврийн цагдаагийн ад пагч болж 30 минутын хугацаанд одоо тодорхой байр суурьд дээр үүрэг гүйцэтгэлээ. За энэ хугацаанд бол 10 гаруй удаагийн одоо зөрчил идэвхжүүлж одоо зогсоолоо. За иргэд маань одоо гар утсаараа ярьсан чигээ одоо жолооны замын хөдөлгөөнд оролцож байна. За дээрээс нь үргэлжлэн цагаан шумыг давж байна. Гэрэл тохиолдол зөрчил гаргаж байна. Энэ мэтлэн олон зөрчлийг гаргаж байна. За тэгэхээр Улаанбаатар хотод сүүлийн үед 2606 ширхэг хиймэл оюухан суурилсан камерын системийг байршуулснараа та бүхний гаргаж байгаа зөрчил болгоныг хяндаг, шалгадаг, бүртгэдэг, торгодог болчихсон гэдгийг та бүхэнд бас хэлэх зүйтэй байна. Замын хөдөлгөөнд одоо орж жолооч нар маань цагдаа гаргахгүй болонгууд шууд дүрм зөрчих үүдийг төлхөө гаргаж байна. Гэтэл та цагдаа харахгүй байна гэснээрээ камерын хяналтын системээс гарч чаднаа, мутарч чаднаа гэсэн үг бол огт биш юм аа. Тиймээс та бүхэн замын хөдөлгөөндөө маш соёлтой, хариуцлагатай оролцооч хэмээн уриалж байна.